Бизнес мэдээллийн хөтөлбөр үргэлжлэн та бүхэндээ зочны цагаар хүрч байна. Тэгэхээр манай өнөөдрийн зочноор дебют төрийн бас байгууллагын ажилтан оюун болон за Дархан Монт төгс сургуулийн нийгмийн ажилтан Инээс нар оролцож байна. Та бүхэнд харин төргий. Баярлалаа. За тэгэхээр дебютгийн төрийн бас байгууллагаас сахарын өвчтөй буюу за чихрийн шижинтэй хүүхдүүдэд туслах дэмжих юм төрийн бас байгууллага байгаа. Тэгэхээр энэхүү төрийн бас байгууллагын үйл ажиллагааны талаар эхлээд товчхон үзэгчтэй мэдээлэл хүргэх тийм ээ. За баярлалаа. Манай төрийн бас байгууллага чихрийн шижин өвчтөй хүүхэд буюу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд заагд дуурж одоо хүүхдийн одоо эрхийг ашгийг хамгаалсан ийм хүүхдийн төлөө хүмүүлийн ажил хийдэг байгууллага юм аа. За тэгэхээр энэ жилийнхэн бас сүүлийн ажил болгож Дархан Монгол Турк Дархан Монт Турк сургуультайгаа хамтраад бас хамтдаа гэдэг шинэ жилээ зохион байгуулах гэж байгаа юм байна. Тэгэхээр энэ үйл ажиллагааныхаа талаар бид өнгөрсөн оныхаа ажлыг дүгнэж одоо сүүлчийн оныхаа энэ улиран одож байгаа оныхаа сүүлчийн ажлыг Турк сургуулийн хамт олонтой хамтарч хийж байгаадаа баяртай байна. Хүүхдийн төлөө заа гэдэг урсан энэ хүмүүлийн ийм оюуны оюулаг хамтдаа ялгуунаараа 18:00-аас Турк сургуулийн зааланд энэ үдшилэг маань болох юм аа. Тэгээд бидний шинэ жилийн ялг маань өөрөө зорилго нь юу юм гэхээр хоёр орны хүүхдүүд бие биенээсээ хил иргэншил суралцахаас гадна тухайн одоо орныхоо соёл хүмүүжлэлтэй суралцаж хүүхдүүд зөвөр бөгнөрөө дидэж ухаад гарах гол нь биш хүүхдүүд маань одоо хоёр орны хил заншил хүмүүжил заншлаас маань танилцаж сурталчилж тийм оюуны оюунлаг ялг болохоор онцлогтой давуу талтай гэж ойлгож үзэж харж байгаа. Тэгэхээр төрийн бас байгууллагаас бас ямар хүүхдүүд бас энэ шинэ жилд оролцож байна те? Бидний шинэ жилийн ялагт чихрийн шижин өвчтөй хүүхдүүд болон одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд оролцож Турк сургуулийн хамт олон эдний сурагчдын зүгээс бидэнд одоо ингэж хамтдаа ялах хийж хүүхдүүдийг одоо ямар нэгэн одоо би эрүүл мэндийн хувьд ямар нэгэн одоо хил заншлихнууд ялгарлан үзэхгүйгээр хамтдаа хүүхдэд одоо хүмүүнлэгийн хамтаараа байвал нэгэн зорилгод очдог гэдэг зорилгын дор энэ шинэ жилийг хийж байгаамаа. За тэгэхээр Турк сургуулийн тухайд бол хүмүүлгийн ажлуудыг бол нэлээдгүй зохион байгуулдаг. Тэгэхээр энэ шинэ жилийн тухайд бас хэрхэн ажиллаж байна? Өмнө нь юу нэг ингэж шинэ жилийг хийж ирсэн үү? O da bir Türk her yeri. Öncekilerde bu şekilde hiçbir yeni yıl kutlaması yapmamıştık. Fakat işte şeker hastalığına yakalanan öğrenciler için bu şekilde... Бид энэ жил анх удаа төрийн бас байгууллагатай хамтарч шинэ жилийн үйл ажиллагаа зохион байгуулж байна. Чихрийн шижин өвчтөй хүүхдүүдийг сургуулийнхаа шинэ жилд урьж хамтдаа шинэ жилийг хөгжлөө сайхан өнгөрөх гэж байна. Тэдний энэ гол зорилго нь бол тэдний сэтгэл санааг дэмжиж, урам хайрлаж, мөн тэднийг нийгэмшүүлж, үеийнхэнтэй хамт цагийг сайхан өнгөрөх зорилготой. Мөн Турк соёлтой танилцуулах бас оюунлаг шинэ жил болохоор онцлогтой юм аа. Yabancılar olarak hem Türk kültürünü tanıtmak amaçlı bu şekilde bir faaliyet düzenleyelim dedik. Hem öğrencileri mutlu etmek hem de kendi öğrencilerimizin de sağlıklarının değerini gösterebilmek amaçlı bu şekilde bir kutlama yapacağız. За тэгэхээр Турк улсын хувьд жоохон сахарын шижинтэй хүүхдүүдэд гэдэг юм эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд ер нь ямархуу тусалцаа дэмжлэг усаас нь олох юм байна. Манайхтай харьцуулбал бас ямархуу байх юм. Türkiye'de bu şekilde. Турк улсад одоо тусламжийн байгууллагууд болон бусад төрөл бүрийн төрийн бас байгууллагууд ийм хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслах, тэднийг хөгжүүлэх, мөн тэдэнтэй ямар нэгэн байдлаар бусад хүүхдүүдээс хөгжлийн бэрхшээлтэй ялгуурт ингээ өөр гэсэн биш бусад хүмүүстэй бүгдээр нь адилхан гэсэн байдлаар ингээ өөрсдийг нийгэмд идэвхтэй оролцуулах, амьдралыг сайхан болгох талаас өөрсдөө мөн гэр бүлтэй хамтарч ажилладаг. Amaçlanıyor bu şekilde.
Тэгэхээр Турк улсын тухайд бол нийгэмшүүлэх тал дээр те хүүхдүүдийн нийгэмшүүлэх тал дээр илүү ажилт юм шиг харагдаж байна. Чухам манайд бас энэ талыг хөгжүүлэхэд бол төрийн бас байгууллагууд ажиллаж байгаа гэж бодож байна. Танай байгууллагууд бат хүүхдүүдэд зөвхөн эмчилгээний хийхгүй те одоо эмнэлгийн байгууллагуудтай ажиллах гэхгүйгээр нөгөө талаас хүүхдүүдэд нийгэмд оролцоог нэмэгдүүлэх тал дээр бас хэрхэн ажиллаж байна. Манай байгууллага болохоор хүүхдийг одоо эхлээд одоо тухайн хүүхдийг өвчтөө янз бүрийн бэрхшээлтэй гэдгийг тодтогоос төрүүлээд одоо хүүхдийн сэтгхүүгтэй одоо ажил сэтгхүүгийг хөгжүүлэх тэгээд нийгэмд одоо хүүхэн зөв хүн болж төлөвшөхт нь илүү одоо бас анхаардаг. Учир нь өөрөө хүчлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон чихрийн шижин өвчтөе хүүхдүүд бол нөгөө жирийн хүүхдийг бол бид одоо ийм өвчтөе бэрхшээлтэй гэдгээр аливаа асуудлаас ингэж өөрийгөө ингэж одоо хянж шантрах юм асуудал байдаг. Тэрийг нь бид нэр асуудлыг шийдвэрлэх тэднийгээ дэмжиж одоо бусад хүүхдүүдэд адил сурж боловсруулах хүмүүжихт сэтгхүүд нь өөрчилж өгдөгөө. За тэгэхээр бас бусад аж ахуйн байгууллагууд гэж юм бас хандаж хэлэх үг бас танай төрийн бас байгууллагаас байна. Бид сая дэлхийн нийтрээ чихрийн шижинтэй тэмцэе гэсэн тэмцдэг 11 сарын 14-нд энэ өдрөөр эрүүл мэндийн газрын албатайгаа хамтраад нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчтэйгээ хамтраад одоо чихрийн шижин өвчтөе хүмүүстэй зориулж копи ярилцлага тэднийхээ одоо чихрийн шижин өвчтөе хүмүүс ямар хоолны дэглэм барих хэвээр яаж эмчтэйгээ хамтарч баг болж ажиллаж энэ одоо өвчнийхээ асуудлыг одоо тэр зөв гаргалгаанд нь хүрэх систем бэ гэдэг ийм сургалт семинар бол явуулсан. Одоо цаашаа ч одоо энэ үйл ажиллагаагаа бид эрүүл мэндийн газрын албатайгаа хамтарч шин оноос эхэлж үйл ажиллагаа маань явагдана өшөө ингэж урагжиж байх болно. Тэгээд ингээд Дархуул аймгийнхаа нийт одоо аж ахуйн нэгжтэй хүмүүстэй хандаж уриалгад төрийн бас байгууллагатай хүмүүлгийн юм сайхан оюунлаг ажилд заа гэдэг дугаархыг та бүхнээс хүсэж уриалж байна. Тэгээ нийт дархамжтай шин оны баярын мэнд хүргэе. Хөөрхөн дүүнартаа шинэ жилийн баярын мэнд хүргэе. Та бүхэндээ оюунлаг одоо ерөөлөг өөдөөдөн өргөн дэвшүүлье. Мөн ингээд дархан турк сургуулийнхаа хамт олонд хүүхдийн төлөө заа гэж дуурж бидэнтэй ингэж хамтдаа оюунлаг шинжилгээг дарханд анх удаа санаачилж бий болгож явуулж байгаадаа хүүхдүүдийнхаа нэрийн өмнөөс аав ээж асар хүмүүжлэгчийн нэрийн өмнөөс та бүхэндээ дахин баярлсан талархалснаа илэрхийлье. За тэгэхээр манай өнөөдрийн зочдоор Дибут төрийн бас байгууллагын ажилтан оюун болон за Дархан Мөн турк сургуулийн нийгмийн ажилтан Инес нар оролцлоо. Баярлалаа.